сайн байцгаана уу үзэгчдээ. Энэ өдрийн минь төрхий. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзсандаа маш их баяртай байна. Өнөөдөр болохоор би та бүхэнтэйгээ түүний талаарх бодол болон мэдрэмж гээд дэмжлэгүүдэд нь штэ. Тийм бичлэг хийгэж утсан. Тэгэхээр та бүхэн маань одоо таны бодож байгаа хүн чинь таны экс ээж болно, эсвэл одоогоор уулзж байгаа хүн ээж болно, эсвэл тийм таны одоо шохорхдаг краш ч юм уу те тэр хүн чинь бас байж болно гэсэн. За тэгээд өөрийнхөө хамгийн их сонирхож байгаа хөзрөө сонгоод бичлэгээ үзээрэй. Сайн байцгаана уу 1-р группийнхан маань. За тэгээд та бүхэн энэ хөөрхөн бантгийг сонгосон байна. Тэгэхээр энэ угаасаа ийм гоё цагаан өнгөтэй маш их тийм цэвэр ариун хайрыг илтгэж гин гэж бодож байна. Одоо тэр үзүүлж байгаа хүндээ болохоор маш их хайртай. Эсвэл тэр хүн танд маш тийм таныг маш тийм цэвэр ариун сайхан хайраар хайрладаг хүн бахаа гэж бодож байна. За тэгээд сонгосон хүзэр маань хүртэл өөрөө Ten of Cups хүзэр байхгүй юу? Тэгэхээр угаасаа энэ хайр сэтгэлийн харилцаанд энэ 10-ын аяг гарч ирнэ гэдэг бол маш тийм сайн сайхан хайр байна гэсэн үг. Одоо ямар нэгэн байдлаар нөхцөлгүй нэгнээ хайрладаг тийм хоёр биендээ хайртай хүмүүс байж магадгүй. Тэгэхээр та бүхэн маань энэ гоё хүзрийг сонгож орж ирсэн байна. За тэгээд одоо болохоор тэр хүний таны тухай өнгөрсөнд юу гэж боддог байсан бэ? Одоос юу гэж бодож байна вэ гэдгийг харж өгнө. Тэгээд дараа нь тэр ямар нэгэн үйлдэл хийх үү гэж харж өгнө. За Wheel of Fortune эргэчлээ. За өмнө нь юу гэж боддог байсан бэ гэж байгаа. За тэр хүн манай 1-р группийн Two Pentacles эргээд хараад ирлээ. За бүх хүзрөө гаргасныхаа дараа юу нь бол хүзрийнхөө утгыг тайлбарлая гэж бодож байна. За Nine of Swords. За хүзрүүдэд тодруулчихъя. Яг та бүгдийг маань юу гэж боддог вэ? Боддог байсан бэ? За Seven of Pentacles. Энэ бол энэ хоёр ингээд зүгээр унших юм бол миний мэдрэмжээр таны өрөөсөө тийм маш хөдөлмөрч хүн гэж харж байна. Тэгээд одоо юм хувь тавиланд бүгдийг даатгаад огт ингээд хичээдэггүй ч юм уу те тийм хүн биш. Тэгээд зөвхөн азанд найдаад ингээд яваад идэг тийм хүн биш. Тийм хүн гэж бол огт хардаггүй байсан юм байна. За. Маш хөдөлмөрч нэгэн гэж харж байна. Хардаг байсан байна. За. Empress-ын зарай олон үзэр хэрэгжиж. Two of Cups. За тэр хүн таны өмнө юу гэж боддог байсан бэ? Анх юу гэж боддог байсан бол 1-р группийнхны Seven of Cups. Ер нь бол та яг ийм мөрөөдлийнх нь хүн нь шууд анх хараад л тийм эргэлзгүйгээр таныг сонгосон байх. Энэ яг миний soulmate биш үү ч юм уу те. Энэ яг миний хайж авсан тэр хүсч мөрөөдж исэн хүн яг ингээд урд нь гараад ирлээ дээ. Энэ яг мөн шүү гэд эргэлзээгүй. Таныг бол тэгж бодож исэн байна. За Nine of Swords. Хүзрийг тодруулъя.
Ер нь бол оюун бодолтой биш. Зүрх сэтгэлтэй их захирагддаг хүн гэж бол хардаг байсан байна. Их зүрх сэтгэлтэй, нээлттэй, гинэн цайлхан, им хайраар дүүрэн тийм хүн байсан мах гэж хардсан байна. За тэгээд ер нь бол ийм одоо оюун бодлороо биш, логикоор биш, зүрх сэтгэлээсээ зүрхнийхээ дуудлагаар одоо ямар нэгэн шийдвэрийг гаргадаг ийм хүн гэж бол хардаг байсан байна. За ер нь л миний ойлголтоор бол та бүхэнд анхны харцаар дурлж байсан ч юм уу те хүсч хүлээжсэн хүн нь бол анхнаасаа мөн байсан гэж бол харагдчихээн. За одоо таныг юу гэж харж байна вэ гэдгийг харж үгэй. За манай 1-р группийнхнийг маань таны бодож буй хүн одоо юу гэж харддаг юм бэ? Юу гэж боддөг юм бол түүний бодол мэдрэмж нь ямар байгаа вэ? Яг одоогийн байдлаар strength нэг юм маш юм гал энергитэй асан тийм ээ ирч хүчтэй гэж хардаг юм шиг байна. За Nine of Pentacles гоё хөзөр шигсэн юм бэ. За нэрэл болов хөзөр. За одоогоор манай 1-р группийн маань хүмүүсийн батсан хүн юу гэж боддог юм болоо 1-р группийнхнийг Ten of Swords. За энэ бол жоохон депресссэн, стресссэн гэж бол таныг харж иж магадгүй тийм хүн сэтгэлээр унаад байгаа мó гэж харж байна. За 8 of Wands харж ирлээ. Жоохон хүнд ачаатай сэтгэлийн шархтай байна уу да гэж харж байгаа юм болов. Judgment. Хотоор маргалцсан байж магадгүй. Ace of Swords. Нэгэндээ жоохон үнэн сэтгэлээсээ ярилцахгүй байгаа юм уу? Тэгэж бол харагдчихээн. Таныг их үдсгэлэнтэй ийм одоо дур булаам, хөөрхөн хөдөлмөрч тийм нэгэн гэж бол хардаг. Гэтэ нийлэн бардам гэж хардаг бах. Та ер нь бол одоогоор ингээд жоохон депрессдсэн сэтгэл санаагаар унчихсан байгаа. Тэгээ тэрнээсээ гарах юм тэрнээсээ гарах гад хичээгээ явж байгаа юм уу те? Таад маань тийм хүмүүс байгаах. За өшөө сайн тодруулъя. Таныг ер нь яг одоогоор юу гэж бодож байна вэ? Ер нь жоохон шудраг үннээ хэлэхгүй байна гэж хараад тах шиг байна. Та хоёрын ярилцах ёстой байгаа бол та жоохон бардамнаад бас сэтгэл санаа чинь ч жоохон докторгүй хэцүү байгаа учраас энэ хүнтэй яг ингээд гоё юм цэвэр тод
ингээд яг юм одоо эрүүл хүн шиг харилцах юм уу? Та хоёр тэхгүй л байгаа юм шиг харагдаж байна. Энэ бол таныг маш юм хөөрхөн үзэсгэлэнтэй. Дээрхтэн үзчихвэл таныг ихэд эд баялгаар дүүрэн тэмээ амжилттай яваа. Бардам амбицлог хүч чадалтай ингэж бол харж байна. Гэтэ жоохон ар гэрт нь асуудалтай ч байгаа юм уу тий сэтгэл санаа. Сэтгэл санаа чинь нэлээд асуудалтай байгаа гэж харж байна. Тэгээд тийм учраас одоо та хоёр маань үнэн сэтгэлээсээ ярилцаж чадахгүй байгаа ч юм уу. Тийм сэтгэл зүрхнээсээ яг юм нээлттэй ярилцаж чадахгүй жоохон юм харилцаа чинь гаццсан байж магадгүй харагдаж байна. За тэгээд одоо ер нь бол та бүхнийг маань гадаад байдлаар нь юу гэж хардаг вэ гэж асууя гэж бодлоо. Таны юунд татагддаг юм болоо? Five of Wands. За. Дахиад хэрэгчлээ. Six of Pentacles. Угаасаа таныг өнгөрсөн сэтгэл зүрхнээсээ юм нээлттэй те юм оюун бодлороо биш сэтгэл зүрхээрээ ингээд шийдвэр гаргадаг, сэтгэл зүрхээ дагдаг, дотоод дуу хоолойгоо сонсдог, юм гоё уян зөөлөн тэгж бол хардаг байсан шүү дээ. Ер нь бол тэр занд чинь маш их дуртай юм байна. Тэгээд энэ хүзэр ингээд яг одоо дуртай зан төлөөр нь хэлэх юм бол та өөрийнхөө төлөө ингээд босч одоо тэмцэж чаддаг те тийм шудраг шулуун хинт ч дээшлэхүүлэхгүй тийм гоё юм бардам угаасаа энд ингээд гарцсан те бардам гэж хардаг гэд ирч хүчтэй хинт ч дийлдэхгүй өөрийнхөөрөө юм хөөрхөн занд чинь бол татагддаг юм байна. За ер нь аль нэг тиймэрхүү харагдаж байна. За энэ хүзрийг тодруулчихъя. Ямар зан ямар гадаад төрхтөн дуртай юм болоо. Ер нь аль ингээд юу юм бэ? Одоо та хоёр ингээд харилцаанд байхдаа одоо ер нь та их гоё юм. Өөрөө ингээд бусдаас хармалдаг гэх юм уу чинь одоо ингээд эргээд харцсан учраас ер нь бол юм өглөгч гэдэг картын чи эсрэг нь ингээд эргээд харцсан учраас жоохон харамж их сутгатай байхгүй юу? Тэгэхээр та тэр хүнийгаа нэг юм харамлаж, нандинаж хайрладаг байх. Тэгээд тэр занд чинь их дуртай. За энэ картыг тодруулчихъя. За ер нь бол таныг зүрх сэтгэлээ сонсдог. Өөрийнхөө үзэсгэлэнтэй бардам тэгж бол харддаг юм байна. Knight of Wands. Маш их юм ирч хүчтэй. Бас яруу
Жохон яруу. Тим гал энергитэй. Ингээд дотроо юм зүрх сэтгэлэн зөөлөн нээлттэй хүмүүртлөө бас гаднаа ингээд энд бас ингээ өөрийгөө бас хамгаалж чаддаг. Дотроо зүрх сэтгэлэн зөөлхөн ч гэсэн гаднаа ингээд юм гоё ирч хүчтэй. Им бардам гал дүрлцсэн юм гал энергитэй хүн гэж хардаг юм байна. Та бүгдийн манаас орт нь болохоор осоо арслан тийм ээ энд гарсан. Арслангийн ортныхан маань байх магадлал өндөр юм байна гэж харж байна. Бас ер нь бол хоньны ортныхан маань бас байж магадгүй. Манай хоньны ортныхан чинь их тийм дотроо зөөлөн ч гэсэн гаднаа жоохон өөрийгөө хурцаар илэрхийлчих гээд идэг. Гэтэ тийм цайлган сэтгэлтэй хүмүүс идэг шүү дээ. Хурдан мартдаг. Ингээд дүрлцээд л ингээд сайхан болчихдог. Тийм хүмүүс идэг. Тэгэхээр хоньны ортныхан, эсвэл арслангийн ортныхан, бас номын ортныхан үзэж байгаа хаа. Өөр бас бус ортныхан байгаах. Ерөнхийн нэг тийм хүнийх нь характер нь тийм хүмүүс ах маталтай юм байна. Тийм дүрлцсэн та хоёрын хайр их тийм дүрлцсэн хайр байгаах. Угаасаа таны зан төлөвөөс харахад ч гэсэн хүнийг хайрлахдаа чин сэтгэлээсээ юм худал хуурмаг зүйлгүй үн сэтгэлээсээ ингээд хайрлсан шиг хайрладаг. Ийм хүн гэж бол хардаг юм байна. Бас угаасаа та ч гэсэн өөрөө тийм хүн байна. За одоо энэ хүнийх нь ирээдүйд хийх үйлдэлийн тантай өөр нь яа гэж бодож байна? Ирээ мууцсан байвал одоо эвлэрээд буцаж уулзмаар байгаа юу? Эсвэл одоо та хоёр маань болж үтээд явж байвал цаашдаа таныг ямар одоо хүн гэж боддгийг гэрлэе гэж бодож байна уу ч юм уу те. Ер нь цаашдынх нь нэг тийм төлөвлөгөөг энэ хүний төлөвлөгөөг харъя гэж бодлоо. Тэнтэй юу бодож явд юм бэ? Юу зорж явд юм бэ гэдгийг харж өгөө. Ерөнхийдөө бол нэг тийм амар салсан тийм бол энерги бол алга жоохон муудсан ч юм уу. Тийм хүмүүс ээж магадгүй. За энэ хүний хийх үйлдэл энэ хүний таны төлөө дараалж хийх үйлдэл нь юу вэ? Энэ хүний дараагийн үйлдэл юу вэ? Нэгдүгээр группийн хамтай маань яа гэж бодчих. Wow, Ace of Cups. Four of Pentacles. Таныг ингээ хамгаалахыг хүсэж юм, тавьж явуулахыг хүсэхгүй байна. Танд их хайртай юм байна. Таныг алдахыг бол хүсэхгүй байгаа. Бас ингээд та хоёр маань ийм зүрх сэтгэлээсээ тэр одоо жоохон ярьцлахгүй нэгсэн шүү дээ. Тэгэхээр та яг тэр үргэлж ингээд зүрх сэтгэлээсээ чин сэтгэлээсээ ингэж юмыг шийддэг те, сэтгэлдээ захирагддаг ийм хүмүүс. Тэгэхээр тантай болохоор юм чин сэтгэлийн ярилцлага чин сэтгэлийн тийм шин сэтгэлээсээ хуваалцсан ийм гоё сэтгэлээ нэмээр байна танд. Ингээд уурсхан гаргаж ирмээр байна гэж бол харагдчихэв. Хөөх юм. Тэр таныг ингээд дотроо бодож явж байгаад ер нь бол ингээд те таны сайн чанар сайхан бүхний чинь ингээд ажиглаад мэдсэн. Ер нь бол анханасаа та ингээд ийм хайж авсан хүн нь бол мөн байсан гэдгийг ингээд өнгөрсөнд одоод ингээд ойлгоцсон. Ирээдүйд тань зүрх сэтгэлээ илчлэн та хоёр маань одоо үерхээгүй хүмүүс ч юм уу дааж магадгүй штэ. Тэгэхээр бол танд зүрх сэтгэлээ нэ таныг хамгаалмаар тавьж явуулмааргүй алдчихвээ гэж айгаад зүрх сэтгэлээсээ чин сэтгэлээ нэ. Та ч бас тэр үед нь ингээд одоо бусад тэр
магадгүй юу гэдэг өнгөрснөөс авсан шарах тийм ээ. Энэ бүгдээсээ болоод жоохон хаагдсан зүрх сэтгэлээ нээхгүй түнтэй жоохон юм хаалттай байгаа л энэ хүн чинь өөрийнхөө ч тэр үннийг танд хэлнэ. Та ч гэсэн тэр хүндээс нээлттэй байгаарэ. Тэгвэл та хоёрт юм шинэ эхлэл бол ирэхээр харагдчихээн шүү. Дараагийн шатнд гарах ч юм уу те нэг тийм гоё үн сэтгэлээсээ хуваалцсан хүмүүс ч нь одоо цаашдынхаа зүйлийг ярилцсан шүү те. Тэр юм гоё ирээдэл харагдчихээн. За сүүлийн карт маань юу гэх нь? Амар хөөрхөн тодорхой мессеж гараад ирлээ. За. Hierophant. Ер нь ийм гоё нэг юм чөлөөтэй баймар байгаа ч юм уу тий. Болчих. Hermit. Ер нь бол юу юм бэ? Таны талаар их боддгийм байна. Ганцаараа байхдаа таны талаар мөрөөддөг. Нэг хаяа ингээд ямар од гуниглахаараа хайртай үнэ боддгийг штэ. Тэгэхээр энэ хүн бол ер нь таныг их бодох юм байна. Гээ ганцаараа ингээд гоё сарны гэрэл талхаа явж байгаа юм байгаа байхгүй юу? Тэгэхээр бол энэ хөзрүүттэйгээ уялдуулаад үзэх юм бол ирээдүйнхээ талаар их бодож байгаа. Иргэцүүлж байгаа хүн ер нь яавал дээрвэ бит хоёр цааш төрн яах вэ гэдгээ дотроо их бодож байна. Ганцаарцсан байна. Тантай л их тийм юм ярмаар л байгаа. Тийм мэдрэмж бол надад ирээд байна. Мос өмнөх картуудаа харсан ч гэсэн тийм шудраг, шулуухан ярилцмаар байна. Би юм бодолтой байна. Би ингэж боддог. Харин чи юу гэж боддгийм бэ? Хойлоо өрн цаашдаа яах авч юм уу те? Тийм хөөрхөн ингээд ийм сайхан ирээдүйн талаар одоогор бодоо явчихин. Тантай нээлттэй холноо гэж харагдлаа. Хэл хайртай юм байна да. Уусаа тэр анхны маань карт болохоор 12 байсан шүү дээ. Та хоёрт бол тийм хайр гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр хоёр биендээ их хайртай хүмүүс. Бас энэ ингээд сар харагдаад байсан. Энд бас сар гараад ирсэн. Их зүүн бэлэгтэй хүмүүс бас байгаа хаа. Аль нь ер нь та бол ингээд ийм зүрх сэтгэлээ дагдаг хүн штэ. Тэгэхээр би танд ингээд одоо хит логикоор одоо ямар нэг юм бодохгүйгээр энэ хүнтэйгээ яг ийм зүрх сэтгэл зүүн бэлгээ дагаад ингээд ямар нэгэн шийдвэр гаргаарай. Та хоёр ер нь тэгэхээр харагдчихээн. Яг л тэр дотоод сүнснийхаа дуудлагаар нэг нэгнтэйгээ ер нь яг цаашд ямар юм тийм ээ. Тэр зүйлсээ ярилцаж ингээд одоо дараагийн төвшөнд гарах ч юм уу те. Нөгөөс шинэ эхлэл байгаа учраас тийм байна. Тэгээд нэг гоё юм дотроосоо ингээд нэг нэгнээ ингэж хайрладаг, татагддаг тийм хүмүүсээ нэгж харж байна. За одоо болохоор юу яа? Хамгийн сүүлд хорооштонцоос та хоёрт маань за магадгүй танд өгөх тийм мессеж байгаа. Тэрийг харж үгүй гэж бодлоо би. Тэгээд бичлэгээ өндөрлүүлье. За хорооштонцоос манай 1-р группийнхэнд маань ямар зөвлөгөө өгөх вэ? Энэ ажил амьдрал минь хайранд нь ч юм уу те харж байгаа ямар мессеж гарч ирэх нь уншия. Хорооштонцоос ямар чирэгдэг вэ? Таны хөрн шүүрч аваад ингээд тэрхийг маш хүсдэг ч юм уу те. Та хоёр ингээд одоо тэр чин сэтгэлийн ярилцлага хийчих юм бол та хоёр ингээд эвлэрний угаасаа нэг муудсны марагт байсан л та зүгээр
Ийм гоё романтик момент та хоёрт ирнэ. Тэгэхээр чин сэтгэлээс ярилцаарай гэсэн тийм хор ертөнцөөс танд зөвлөгөө өгч байгаа. За тэгээд миний бичлэгийг үзэгчдээ маш их баярлалаа. Таалагдсан бол лайк тэгээ саба дараарай. Баяртай. Сайн байцгаана уу үзэгчдээ. 2 дугаар группийг сонгосон үзэгчд маань энэ хөөрхөн бандгийг сонгосон байна. За энэ бандгийг болохоор би зүгээр дотроо бодож сонгохдоо ийм хөөрхөн нэг ийм зөөлөн эмхтээлийн энерги бодож сонгосон. Тэгэхээр та бүхэн маань маш тийм эмхтээлэг зөөлхөн тийм мэдрэмжтэй тийм хүмүүс агаах гэж бодож байна. За эрэгтэй хүн үзчихвэл та бүхэн маань маш юм зөөлөн сэтгэлтэй, уян, зөөлөн тийм эрэгтэй хүн байгаахаа гэж бодож байна. За сонгосон картын хувьд болохоор Seven of Pentacles хүзрийг сонгосон байна. Ер нь бол би ингэж харж байна. Та бүхэн маань өөрийнхөө их удаан хамт байсан экс ч юм уу те удаан хугацаанд ингээд одоо хамтдаа байсан, харилцаатай байсан ч юм уу те тийм эксээ үзүүлж иж магадгүй. Эсвэл зүгээр та бүгдд маань ингээд нэг тийм нэгэл танил дотн санагддаг те тийм хүнээ үзүүлж иж магадгүй. Одоо хайртай хүн үзүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд танд ийм өмнө нь ингээд олон жилийн өмнөөс таньдаг байсан ч юм шиг нэг ийм танил мэдрэмж өгдөг. Хэрвээ одоо уулзаад удааг байгаа хүмүүс ч юм уу таны өмнөх экс чинь урт хугацааны экс чинь биш бол танд тийм мэдрэмж өгдөг. Өмнө насны харилцаа юм шиг. Магадгүй өмнө наснда та хоёр гэр бүл болж байсан ч гэж магадгүй. Таны л мэдрэмж ол шийднэ. Тэгэхээр тийм хүмүүс агаахаа гэж бодож байна. Магадгүй энд ингээд ганцхан айлан байгааз. Тэгэхээр ингээд soulmate чинь ч юм уу те. Одоо the one гэд одоо юу гэдэг тантай яг л тэр нэг гэрлэх хөстэй царгаан сүн ч юм уу те. Тэгж бол мэдрэгддэг. Тийм хайртай үнэ та үзүүлж ийн гэж бол би харж байна. За тэгээд уншлагатаа оръё. Таны үзүүлж буй хүний таны өнгөрсөнд юу гэж боддог байсан бэ гэж асууж байгаа. За олон хэрэгчлээ. Таны үзүүлж байгаа хүн чинь өнгөрсөнд таныг юу гэж боддог байсан бэ? Ер нь анхны сэтгэл гэх юм уу? Ер нь өнгөрсөнд таныг юу гэж боддог байсан юм болоо? Empress. Юм гоё, маш гоё юм урт төстэй. Анх та хоёр уулзахдаа тийм маш гоё юм урт төстэй байсан байж магадгүй та. Ийм байгаль дэлхийд дуртай. Эсвэл 100 учирсан байж магадгүй анх. За. Өмнө одоо тийм ээ. Өмнөх хөтлөгийг нь асууж байгаа. Four of Swords. Nine of Cups. Магадгүй тэр хүн чинь анх тантай уулзрахад олон сонголт байсан байж магадгүй. Тэгж бол шууд мэдрэгдчихэв. Queen of Cups. Тийм хайраар дүүрэн. Нинжин сэтгэлтэй. Тав тухтай, халамжтай. Ийм ээжлэг энерги биш.
Ийм энерги биш. Одоо юу юм бэ л да? Ингээд маш их тийм эмгтэй хүн талаас нь их харж сонирхсан юм байна. Одоо юу гэдэг маш юм үзэсгэлэнтэй, угаасаа энэ гоё өстэй байсан, урт усанд чинь дуртай байсан ч юм уу те. Маш их тийм эмгтээлэг нэр бол гарч ирж байна. Тэгээд ингээд Empress эргээ харсан байна гэхээр зүгээр яхав. Одоо юм хит халамжтай ингээд нэг ээжийнхэн дүрд орох гэдэг тийм хүмүүс эдэн штэ. Тийм хүн биш. Яг юм нэг жинхэнэ хайр дурлалынх нь эзэн. Яг юм хайрынх нь эзэн гэж харж исэн байна. Хоёр их болцоонд явдаг байсан ч юм уу те. Анх уулзахдаа. Дарс маш суух дуртай. Гадуур их болцдог. Хоёр исэн байж магадгүй. Зүрх сэтгэлээсээ ингээ ундраад л идэг. Хайраар дүүрэн тийм эмэгтэй гэж бол хардаг байсан байна. Эрэхтэн үзчихвэл таныг одоо үзүүлж өгнө хүн чинь их тийм хайр халамж дүүрэн тийм зөөлөн сэтгэлээсээ хүн гэж хардаг гэжээ. За юу гэж хардаг байсан юм болоо? Манай хоёрдугаар группийнх нэг маань манай ийм хөөрхөн өрөвч нинжин сэтгэлтэй юм сайхан хүмүүсийг маань тэр хүн юу гэж боддог байсан юм бол бүр нэг юм буугаад өгчихсөн үзэр байгаа байхгүй юу? За энэ үзэргээ дотруулчихъя. Юунд буугаад өгчвөө? Хоёрдугаар группийнх нэг маань юу гэж боддог байсан болоо? Devil. Ямар амар эргэж байна. Марлаг гараад ирж байна. Одоо энэ devil чинь юу нь бол юм addiction тийм ээ. Донтолд нэг тийм буруу замын зүйлээсээ та бүр буугаад өгцөн. Тийм үед нь учирсан юм уу? Ер нь бол та их тийм өмнө нь ингээд их гарч ордог одоо юу гэдэм бэ? Жохон сүрэг зуршилууттай эсвэл яштэй те экстэй байсан байж магадгүй та. Ингээ бүр нэг юм нэг салж өгдөггүй экс гэж яддаг та бүр ингээд чөтгөр шигтэй ингээд бүр ингээд амар юм кармалэг юунал devil карт чинь юу нь л тийм штэ. Тэгээд ингээд хүлэгдсэн те ингээд за өстө та юу нь бол юм эксэсээ салсан байсан ч юм уу те дүнгээ салцсан ингээ өөрийгөө ингээд өстө муу мухаа салгаа явж исэн. Тийм үед чинь анх учирсан байх гэж бол тайлахаарай энэ үзрийг. Та их зөөх хүн болох гэж хичээгээд ингээ явж исэн байна. Таныг бас тэгж харж исэн байна. Сэтгэлийн шарах. Эсвэл та бүр юм салсан хүн ч яж магадгүй. Та яг өмнөх одоо тэр гэр бүл болж исэн хүнээсээ ч юм уу те салаад ингээд энэ бол энэ хайр майр нь буугаад өгчихсөн ч юм уу. Ер нь итгэлгүй болсон байсан хүмүүс ээж магадгүй. Таны бол тэр үедээ тэгж харж байсан байна. За. Nine of Cups тодруулъя. Энэ бол ер нь бол юм аз жаргалгүй, жоохон сэтгэл ханамжгүй хүзрийг илэрхийлж байгаа байхгүй юу? Ингээ эргээ харц учраас. Тэгэхээр таныг магадгүй ингээд хоёр анх уулзж байхдаа өмнө таныг жоох юм аз жаргалгүй сэтгэл санаагаар унтсан байсан гэж бол хардаг байсан байна. Тэр нэг өмнөх харилцаа энэ өмнө нэг болохгүй байсан зүйлээсээ шархалцтай л гэж хардаг байсан юм шиг байна. За. За хоёрдугаар группийнх нэг маань одоо үзүүлж буй хүн юу гэж хардаг байсан бэ?
Хэл хайрламар таныг хайрламар санагдсан баха. Flowers. За зинчи эрг арчсансан тий. Тэгээд ингээд flowers. За. Жинхэнэ хайрна. Та хоёрыг гадуур дотуурлах явдаг байсан хосууд одоо өмнө нь штэ тий анх ингээ уулздаг байхдаа маш их тийм болцдог. Тийм гой газраар зугаалдаг байсан баг. Тэрэндээ бас их дуртай байсан баха. Энэ хүний бодолд ингээд бүр шингээд үлдчихэж. Flowers карт иргэжин тэгэхээр энэ ч одоо бүр яг л жинхэнэ хосуудын карт шүү дээ. Таны яг л тийм өөртөө төгс тохирсон хосно гэж хардаг байсан минь одоо бүжгийн хосууд чинь бүр нэгэндээ ууссан тийм ээ. Нэг аянд ингээд ямар сайхан бүжиглдэг үлээ яг тэрэн шиг та хоёр бол яг нэг тийм төгс зохицсон хосууд гэж бол мэдэрдэг байсан байна. Анх тантай уулзахдаа. Ace of Wands ингээ хамт эргээ гарч ирж ийн гэхээрээ таныг бол юм нэгэн шөнийн одоо тий. Одоо юу гэдэг юм те энэ бол жоохон юм sexual card гэж бол бас уншиж болдог. Тэгэхээр таныг тийм хүн гэж бол огт хараагүй. Бас өөрөө ч тэгж одоо бодоогүй. Тэгээд нэг ганц уулзаад үзчих ч юм уу тэгж удаагүй таныг шууд хайртай хүний миний хайр гэж бол харж исэн байна. Гэтэ та жоохон өмнө нь сэтгэлийн шарах одоо юу гэдэг нэг тийм болж утгагүй донтолтоосоо яг гарцсан тийм ээ. Жоохон аз жаргалгүй. Эсвэл магадгүй та хоёр яг заяаны асуудал байсан бол та бүр ингээд хайртай хүнээнд хүлээгээд тий. Бүр ингээд жоохон яатсан хүн байсан байж магадгүй. Итгэл алтардыг штэ хүн ингээд хүлээсээр байгаад одоо ямар нэгэн тийм маш их тийм өөрөө ийм романтик хайранд хүнийг хайрлах дуртай өөрөө хайраар дүүрэн ийм хүн байхад чинь ингээд им одоо сүргийг сүттээсэн ч юм уу те бүр ингээ хайранд итгэлээ алдарсан байх үед нь та хоёр нэг нэгнтэйг уулзсан байх. Таныг яг ийм хэцүү байх үед чинь тэр хүн анх гэж итгэл найдвар болж та хоёр маань уулзч ийсэн гэж гарч ирж байна. Энэ хүн маань ч гэсэн тэгж боддог байсан байна. За одоогийн бодлыг харъя. Та хоёр маань одоо ер нь ямар байгаа юм болоо? Өнгөрсөнд бол гахалтай асуудал хийж харж байна. Одоо та хоёр маань хамт байна уу? За High Priestess. Одоо таныг юу гэж боддог вэ гэж байна шүү дээ. За энийг авчихин хөдөр маань за. Одоо таныг юу гэж боддог вэ? Доор та хоёр маань юу ямар вэ? Таныг юу гэж бодож байна? Хэрвээ салсан хүмүүс байгаа бол таныг орхио авсан гэж харж байна. Хэрвээ салсан хүмүүсийн тухайд ч дээ. Зүгээр одоо яах вэ ингээд хөзрөө зүгээр тайлбарлах юм бол таныг бол одоо салж өрөөг хүмүүсээ л таныг High Priestess гэж харж байна гэдэг чинь маш их юм зүн бэлгтэй. Нууцлаг. Дотооддоо маш их тийм хүчтэй, зүн совинтой тийм хүн гэж харж байна. Нууцлаг л энэ л та. Нууцлаг хүн гэж харж байна. Доор хойштор группийнх нэг маань бочоо юу гэж бодож байгаа юм болоо? Seven of Cups.
магадгүй салсан хүмүүс байгаа л одоор ингээд салчихсан хүмүүс байгаа л та ингээд орхин явсан, тэр хүнийг орхин явсан. Нэг хэсэг та ингээд тавьж явуулахыг хүсэхгүй байсан. Ер нь одоо ч тавьж явуулахыг хүсэхгүй байгаа. Гэхдээ танд урт чинь их олон сонголтууд гарч ирсэн гэж бол энэ хүн харж байна. Тэгээд таныг салаа авчихсан гэж харж байгаа шүү дээ. Та салчихсан байгаа бол тэгээд одоо танд ийм боломжт маш олон ийм хүмүүс байгаа ч юм уу те, хүмүүстэй их болцож байгаа ч юм уу, тэгж бол харж иж магадгүй. За ер нь бүх зуруу дэлгээд нэг харъя. Хоёрдугаар группийнхнийг маань одоогийн бодож байгаа хүн юу гэж боддог вэ? Яг одоо юу гэж бодож байна? Хоёрдугаар групп. Дахиад л гараад ирлээ. Tria Pentacles. Ирээд харчлаа. Ер нь бол таны өнгөрсөнд боддог байсан шигээ юм гой хайраар дүүрэн зүрх сэтгэлээсээ юмд ханддаг юм гой сайхан хүн гэж бол харсаар байгаа. Гэтэ илүү дотгошоо болсон их нууцтай болсон гэж бол харж иж магадгүй. Бас энэ харилцаанд аль нь хичээхгүй байгаа юм уу? Хэрвээ ингээ одоо хамт байгаа хүмүүс байгаа бол таныг энэ хүн чинь жоохон энэ харилцаанд хичээхгүй байгаа гэж харж иж магадгүй. Хэрвээ салсан хүмүүс байгаа бол таныг бүр ингээд энэ харилцаагаа ингээ орхичжээ л гэж бол харж иж магадгүй. За Nine of Swords. За ер нь л юм депресс одоо хэрвээ салсан хүмүүсээ л ингээд одоо энэ сэтгэлийн шарах энэ салтаасаа та ингээд шархалсан мэдээч хэрэг салсан хүн чинь юугээ сайн байх втэ тэ. Гэтэ та энэ сэтгэл зүрхний шархаллаасаа л гарчихсан сэтгэл зүрх чинь идэгж байгаа. Тэгээд таны амьдралд их олон сонголт байна гэж харж байна. Та хоёр магадгүй ингээд салцсан хүмүүсээ ол холбоогүй удсан байж магадгүй. Тэгээд таны өмнө ингээд гой шинэ сонголтууд, шинэ хүмүүс гарч ирсэн бах гэж харж байна энэ хүн чинь. Тэгээд таныг бас сэтгэлээ эдгэж гисэн байна л гэж харж байна. Тийм. За одоогор ингээд уулзаад уучраад ингээд хамтдаа байгаа хүмүүсийн тухайд бол таныг бодохдоо маш их тийм зүн бэлэг, хурц, оюухаандаа нэг захирагдахгүй ингээд зүрх сэтгэлээ дагдаг. Ийм хүн гэж бол харсаар байгаа. Жохон харилцаа чинь зогссон болсон байж магадгүй л харагдаж байна да. Тэгж бол харж иж магадгүй. Гэтэ одоо дараа нь угаасаа энэ хүний маань нөгөө ямар үйлдэл хийх вэ? Ер нь ирээдүйд энэ хүн маань яах вэ гэдэг талаар харъя штэ. Тэгтээ илүү тодорхой харъя. Энэ бол одоогийн байдал нэг иймэрхүү байна гэж харж байна. За ойлгомжгүй байл угаасаа дараа нь одоо энэ хүн таны төлөө ямар үйлдэл хийх вэ гэдгийг харахад тодорхой болох байх гэж бодож байна. За хоёрдугаар группийн маань сонгосон хүний тэр бодож буй хүн нь ирээдүйд ямар үйлдэл хийх вэ? Салсан хүн байгаа бол холбоо ярих уу гэж харна. Салаагүй байгаа л ер нь цаашдаа та хоёр минь
яахаар байна гэдгийг харж өгөө. За, одоогийн бодож буй хүн нь ирээдүйд юу яахыг хүсэж байна? Энэ үйлдэл хийх үү? Хурдан түрхэн болвол үйлдэл бол хийхээр л харагдаж байна да. За, ямар үйлдэл хийх юм бол ээж их бодолтой үйлдэл хий гэж бодож байна. Гурван группийг мань сонгосон гэсэн бодож буй хүн нь ямар зорилготой байна вэ? King of Wands. Маш энэ өөрөө энэ үзүүлж байгаа хүн чинь хонь, арслан, нумын орд эсвэл одоо маш гал ирч хүчтэй, энергитэй тийм бадрангуй. Тэм цэцгэлсэн тийм энэ цэцгэр дүүр ингээл ирч хүчтэй ингээл ийм гоё хүн байна. Одоо энэ үзүүлж байгаа хүн чинь маш их тийм гоё ирч хүчээр дүүрэн хүн байна. Үйлдэл хурдан хийхийг хүсэж байна. Тэгж бол харагдаж байна. Хэрвээ салцсан хүмүүс ахвал энэ бол яг ч тийм салсан одоо таныг марцчихсан хүн бол биш байна. Ямар нэгэн үйлдэл хийн. За тэрийг сайн дэлгэрүүлж харъя. Одоор ингээ уулзаа явж байгаа хүмүүсийн хувьд бол их л дажгүй хүн байна. Таашд ирээдүй байна. Энэ хүн чинь ирээдүй харж ийн гэж харахаарай. Гэтэ нэг тийм юм хуурамч одоо ойрхны ирээдүй биш юм нэг бодлоготой тийм ирээдүйг хүсэж магадгүй харагдаж байна. За, elimination card эргэлж эхлэе. Онцгой юм л хүсэж байна да. За чи. Энэ болохоор нэмэлт карт тахгүй юу? Ийм асуултын тэмдэг байгаад одоогоор яг ямар үйлдэл хийхдээ жоохон эргэлзээд ээж магадгүй. Ямар нэг үйлдэл хийх гэхээр эргэлзэж магадгүй. Салсан хүмүүсийн тухайд бол яалтчгүй энэ хүн дараагийн үйлдэлийг бодож байна гэж харагдаж шүү. За. Ер нь л хайртай, танд их хайртай хүн байна. Хүсэхгүй байна. Тайж явуулахыг хүсэхгүй л юм да. За. The Sun. Wow. Таал энэ хүний яг аз жаргал гэрэл хийгээ. Тэм дотроос нь ингээд гэрэл цацартал нь юм аз жаргалыг өгдөг хүн байна. Та энэ хүнийхээ хувьд энэ хүнийхээ хувьд та их онцгой нар шиг ийм сайхан хүн байна. Та хоёр хоёулаа угаасаа ийм гал эрчимтэй, энергитэй ийм хүмүүс байна. За, одоо дугаар группийнхны маань үзүүлж буй хүн цаашид яа гэж бодож байна. Ace of Wands ирчихлээ. За. Ийм нэг юм худал хуурмаг эргэлзээ им таньгүйгээр ганцаарцсан байгаа л нээсээ гарахыг хүсэж байна.
Ер нь бол хэрвээ ингээд та X-ээ үзүүлж байвал те урт хугацаанд тэр харилцаатай байсан урт хугацаанд одоо хамт байсан тэр хүнээ үзүүлж байвал энэ хүн чинь шинэ эхлэл хүсэж байна. Маш их тийм гал энерги байгаад байна. Ирч хүчтэй. Тэ шившнэр эхлэх гээд ингээд бодоо явж байна. Тантай юм шинэ эхлэлийг авчрахыг хүсэж байна. Тэр нь бол таныг юм бие физиологоор маш их санаж байна. Юм нэг тэврээд авахд маш гоё юм халуун дулаан мэдрэмж өгдөг гэж бол таныг боддгийм байна. Тэст маш их санаж байна. Хэрвээ салсан хүмүүс байвал таны энэ хөөрхөн сайхан гэрлэгээ өгдөг энэ энерги чинь маш их санаж байна гэж харагдаж байна. Тэгээ хараа энэ саана мөн хоёр эргээ гарсан ба шүү. Тэгээ саана нь дээшээ мөн нь тош харсан гэхээр та хоёр яалтчгүй салсан бай. Одоо хүмүүс үзчихвэл та хоёр яалтчгүй ингээд тэр өмнөх энэ гуниг готрал те нэг нэгэндээ гомцсон энэ зүйлээ ер нь бол орхиод яг юм шинэ өдрийг эхлүүлж байгаа юм шиг ингээд те нар шинэ амьдрал эхлүүлье гэж бас бодож иж магадгүй. Угаасаа энэ Days of Wands иргэцэн. За хэрвээ ингээд салаагүй X-ээ үзүүлээгүй одоо ингээд хамт байгаа хүний сонирхож байгаа уулзаж байгаа хайртай хүн үзүүлж байвал энэ хүн чинь ер нь аль тантай ирээдүйг харж байна. Таныг яг ийм нэг нар шиг дулаахан энерги өгдөг болохоор нь ер нь аль орхиж явуулах юу тавьж явуулахгүй хамтдаа байхыг хүсдэг юм байна. Хайртай ч юм байна. Үгүй ийм гоё картууд иргэцэн байхад одоо юу хэлэх вэ тийм ээ. Тэр нь бол өөрөө мэдчихэж байгаах. Эргэлзээд угаасаа үзүүлж магадгүй шүү дээ одоо. Яг үг хэлээрээ танд ингээд хайртай дуртай чимний юм гоё штэ ийм гоё сайхан нар шиг гэрэлтдэг надад ингээд аз жаргалыг өгдөг штэ гэж хэлэхгүй байгаа ч гэсэн ер нь бол энэ мэдрэмжтэй тэр ирээдүйд ингээд бодож явдаг зүйл нь бол танд угаасаа хайртай ингээд үерхий гэрлээ гэж бол боддог хүмүүс нь байгаа юм байна шүү. Тэгээд ийм онцгой карт иргсэн. Та хоёрын харилцаа их онцгой. Soulmate. Жинхэнэ soulmate чинь гэрлэх ёстой хүн чинь ч биш магадгүй. Одоо яг ингээд шууд л тийм гэд хэлчихэд ингээд энэ чинь ерөнхий онцлог учраас шууд тийм юм гэж бас ам гарахад хэцүү л те. Гэтэ их гоё сайхан өдрнүүд иргсэн байна. Тэгэхээр эн чинь та хоёрын яг одоогийн л нэр гэсэн үг шүү дээ. Үнэнгийн хэлж байна л гэж би бол харж байна. Ус үнэн хэлж байна миний үзрүүд. За та хэдмэн энэ хүнтэйгээ ер нь бол цаашд маш ирээдүйтэй харагдчих шүү. Эргэлзэх хэрэггүй шүү. Энэ хүн чинь их сайхан зүйлийг бодж явдаг юм байна. За ийм байна. За тэгээ 2 дугаар группийг маань сонгосон хүмүүст маш их баярлалаа. За тэгээд миний уншлага таалагдсан бол та бүхэн маань лайка дараад саббас дараарай гэж хүсье. За тэгээд дараагийн уншлагаараа уулзцаая. Баярлалаа. Баяртай. За сайн байцгаана уу үзэгчтэй. Манай 3 дугаар группийг сонгосон үзэгчд маань энэ хөрхэн банкийг сонгосон байна. За тэгээд энэ хөзрийг сонгочээ. За Five of Cups маань болохоор ер нь бол хагцал ингээд орхин явуулж байгаа зэдэ энэ хөрхэн хондгонуудыг ингээд орхин голд ингээд урсгаж байгаа шүү дээ. Ингээд асгаж гин гэдэг чинь ер нь бол тавьж явуулж гин хагцал байна. Ийм утгатай үзэр. Тэгэхээр ер нь бол та бүхэн маань энэ хүнээс аль хэдийн салчсан хүмүүс
үзэж магадгүй. Салтын энерги бол байна. За. Гэтэ энд нь юм нэг хоёр хөөрхөн хондог байгааз. Тэгэхээр бүр ингээд яг бүрэн тавьж явуулчаагүй. Угаасаа энэ уншлагыг тэр одоо хүнээ бодож үзэж байгаа юм чинь угаасаа жоохон мартаагүй. Тавьж явуулаагүй, бүрэн тавьж явуулаагүй байгааг бол илтгэж байгаа гэж бодож байна. За тэг ер нь бол ийм хацсан хүмүүс үзэж магадгүй байна. Эсвэл саяхан ч юм уу ойр дотны хин нэг өнгөрсөн тийм хацлын мэдрэмжтэй байгаа хүмүүс үзэж магадгүй. За ажлахтаа оръё. За одоо таны бодож буй хүний чинь таны талаарх ер нь анх юу гэж боддог байсан гэдгийг үзэн дараа нь одоо таныг юу гэж боддгийг ирээдүйд ер нь тантай ямар үйлдэл хийх вэ? Ирээдүйд таны төлөө юу хийх вэ гэдгийг нас харж өгнө. За өнгөрсөн одоо ирээдүйд гэсэн үг. За өнгөрсөн таны юу гэж боддог байсан бэ? Манай 3 дугаар бүлгийнхний маань өмнө таныг юу гэж хардаг байсан бэ? Гэдгийг харж өгье. Ten of Wands. Таныг их амьдралд их олон ачаа үүрээд ингээд ийм олон ачаа үүрдэг хариуцлагатай ч юм уу тийм хүн гэж бол хардаг байсан байна. Three of Swords. За. Ректор үзрнүүд эргэж байх юм. Анх нүүж тунагсан. Six of Cups. Таныг бол өмнө нь ер нь анх ингээд ийм хөөрхөн эмэгтэй маш их тийм яг өөрийнх нь тайпны хүн гэж бол хардаг байсан байна. Тийм мэдрэмж орж ирж байна. Ийм гоё цэцгсээр дүүрэн усанд ингээ ороод явж орцсон ингээд ийм эмэгтэй хүн байгаа штэ. Магадгүй та их цэцгэн туртай хүн бах. Та хоёроос зуны уйлрал бас анх уулзчихсан байж магадгүй. Таны муртар усанд чинь их дуртай дурлж исэн байж магадгүй байна. Тэгээд ийм анхны хайрыг нь бас санагдуулдаг байсан ч юм уу эсвэл та хоёрын анхны хайрууд эсвэл бүр ийм Six of Cups чинь болохоор бүр нэг ийм унган хайр даруй хайр илтгэдэг байхгүй юу? Тэгэхээр таныг их тийм ариун хайраа л гэж боддог байсан байна. Зүгээр ингээ бодоод үзэх юм бол та ч юм уу тэр хүн чинь ч юм уу анхны хайраас их шарх авсан. Анхны хайр нь бүтээгүй. Тийм хүмүүсэж магадгүй эсвэл зүгээр ер нь өмнө та хоёр анх ингээд танилцж байхад та хоёрын маань айл нь юм сэтгэлийн шархтай жоон сэтгэлийн шархалчихсан юм хайр дурлалын харилцаанд жоохон азгүй гэж өөртөө боддог ч юм уу Ингээд яагаад ингээ хайртай хүнтэйг бүтдэггүй юм болоо ч юм уу эсвэл ийм бүр 3 дахь итгээд харагдаад байгаа байхгүй юу? За энэ хүзрүүдээ ер нь тодруулъя. Таныг анх юу гэж боддог байсан юм болоо? Таны ер нь гоо сайханд маш их татагдсан байна. Гадаад үзмж өөрийгөө авч яваа байдал. Энэ бүгд ч анх их татагджээ. Хайр нь хүрдэг гэсэн юм. За. 3 дугаар группийнхны маань одоо үзүүлж буй хүн нь юу гэж боддог байсан бэ? Өнгөрсөнд юу гэж боддог вэ?
Шууд хэлчихөө. Ер нь бол сэтгэлийн маш их шарахтай тийм хүн гэж бол хардаг байсан байна. Өнгөрснөөсөө ингээд зууралтаа те маш их тийм ачааг өөрж явдаг байсан хүн гэж харсан байна. Магадгүй та хоёр анх ингээ эхлэхдээ та магадгүй хүнтэй ч байсан юм уу те? Тэр хүнээсээ яг энэ хүн гараад ирэхээр салж исэн ч юм уу? Тиймэрхүү бол бас харагдаж байна. Эсвэл нөгөө хүн чинь эсэргээрээ тийм хүн байсан биш магадгүй. Тийм. Тэгээ энэ гурван хүчрийг бол ингэж тайлбарлахаар байна. За. Одоо өдөөлж би хүн юу гэж хардаг байсан бэ? Knight of Swords. Сэтгэл зүрхэл их хамгаалсан байна. Анх бол таныг ингээ харахтаа сэтгэл санаагаар ер нь унтсан тийм сэтгэлийн шарахтай. Ер нь сэтгэлээ маш их ингээ хамгаалж тий шууд ингээ та сэтгэл зүрхээ нээгээгүй л харагдаад байна. Өнгөрсөнд их зүйл болж танд өнгөрсөн байна л гэж хардаг байсан юм байна. Гэтэ энэ бүхэн надад хамаагүй би хайртай гэд нүүн чинь таныг хайрладаг байжээ. За таныг магадгүй энэ хүн чинь эдгээсэн байж магадгүй. Энэ сэтгэлийн шархнаас чинь анх таныг эдгээж те тэр өнгөрснийг чинь мартуулсан байх магадaltaй хүн байна. За сүүлийн үзэр маань өгөх нэ. Чи Юу л та хоёр яг ийм зүрх сэтгэлээрээ холбогдсон. Энэ бас ийм байхгүй юу? Херафент үзэрчин юу нь бол ингээд нэг юм тий. Уламжлал, ёс жаяг. Эсвэл бүр гэрэлсэн хүмүүсийг бас илтгэдэг байхгүй юу? Гэрлэлт. Та бүхний маань аль нэг нь өмнө нь хүнтэй гэрэлжсэн хүмүүс байж магадгүй. Эсвэл удаан хугацааны хайр дурлал амьдралтай байсан хүмүүс гэж магадгүй. Тэгж бол уншаарай. Эсвэл та бүр анхны хайр үзүүлж иж магадгүй. За ийм байна. За тэгэхээр ер нь бол таныг өнгөрсөнд юу гэж хардаг байсан бэ гэвэл ийм маш гоё үзэсгэлэнтэй, хөөрхөн, сайхан тэгээд ийм сэтгэл булаасан гадна дотноггүй ингээд сэтгэлийг нь их булааж татсан хүн байсан байна та энэ хүнийхээ хувьд. Гэтэ ер нь өнгөрсөнд таныг ийм сэтгэл зүрхний жоохон юм юутай өөрийгөө хамгаалсан сэтгэлээ их нээдэггүй байсан л гэж харж байна. Та хайр сэтгэлээ шархалсан байсан биш магадгүй анх ингээ уулзахдаа. За юм байна. За одоо таныг юу гэж боддог вэ гэдгийг харж үгэй. Одоо энэ хүнтэй таныг юу гэж хардаг вэ? За энэ түрүүний үзрүүд маань хэрэгжээ. Сайн холий. За одоо юу гэж боддог вэ? Nine of Pentacles, Ace of Pentacles. Та бол энэ хүний яалчгүй хайртай хүн мөн? Тантай шинэ зүйлийг эхлүүлмээр байгаа мэн. Бэттэй ирээдүйг хүсэж байна. Яг одоогоор л яг одоо таны юу гэж бодож байна вэ? Тэг гэрлээч гэдэг юм уу те.
Тэгж бол боддог юм байна шүү. Six of Pentacles. Ямар их Pentacles үзрүүд гарч ирж байна. Айгүй юм газрын энерги мэдрэгдэж байна. Үхэр, охин, материалын орчныхан байж магадгүй одоо энэ үзүүлж байгаа хүн нь эсвэл та бүгд маань тийм энергитэй гэж магадгүй их уртудаа ингэж та хоёр манаас харилцаатай байсан хүмүүс ээж магадгүй их тайван дүлхүүн ер нь таныг ингэж ийм тайван дүлхүүн ийм бүр асан энэ хүн гэж бол харддаггүй одоо их итгэж болох үз гэр бүлийн гишүүнээ болгоё гэж боддог ч юм уу те. Хэрвээ өмнө энэ хүн чинь ингээд гэр бүлтэй байсан бол тантай ингээд таныг өөрийнхөө бас ингээд гэр бүлийн нэг гишүүн болгоё. Тэ хүүхдүүдийнхаа одоо ээж ч юм аа болоход бэлэн те. Айгүй юм барьцтай тийм энерги мэдрэгдэж байна. Одоогоор та хоёр маань ингээд болж бүтээл явж байгаа юм шиг л харагдаж байна. За. Хор бүлгийнхнийг минь одоо юу гэж хардаг вэ? Дахиад энэ хөзөр маань гараад ирлээ. Хин нэгнийх нь сэтгэлийн шархан ясаа анахгүй байна. Энэ сэтгэлийн шархал ингээд эдгэх гээд хичээж байгаа харагдаад байна. Таны юм уу өөрийнхөө сэтгэлийн шархыг яг одоо л эдгэж байна гэж харагдаж байна. Их тэр зүйлийн төлөө хичээж байна. Сэтгэлийн шаналлаа арилгах гээд энэ сайн сайхан эхлэлийг эхлүүлэх гээд ингээд яг одоо л та хоёр маань ийм байдалтай хааж магадгүй. Энэ хүн чинь таныг ингэж харж байгаа. Одоо өмнөх сэтгэлийн шархаа ангааж байгаа гэж бол одоогоор бол харж байгаа. За Ace of Pentacles, King of Swords. Ер нь аль тантай гэрлэхийг хүсэж байна. Одоо эсвэл та хоёр маань юм гэрэлсэн юуны энерги байгаа. Айлчгүй хосууд аль талдаа юм амьдрал чинь ингээд тэгшрээд ингээд сайн сайхан болчихсон байгаа хүмүүс таныг бол ихнэрээ гэж бол хардгийн байна одоо. Эсвэл ихнэр нь ингээ болоогүй бол ихнэр нь болох үз. Таныг бол ийм эд баялгаар дүүрэн, амжилт бүтээлээр дүүрэн, үзэсгэлэнтэй үнэхээр сайхан хүн гэж бол хардгийн байна. Харалтаа ийм гоё хүзэр. Одоо таныг юу гэж боддог вэ гэж асууж байгаа шүү дээ. Тэгэхээр таныг бол ийм гоё үзэсгэлэнтэй, ганган хэнцэр, ийм эд баялгаар дүүрэн, ийм гоё титэмтэй тий. Бүр нэг ийм роял гүнт шиг, хатан шиг. Угаасаа энэ хатны үзэр шүү дээ. Таныг бол миний хатан, миний одоо гахалтай ирээдүйн эхнэр ч юм уу те. Тэгж бол харддаг юм байна. Амар хөөрхөн хүзэр байна. Жирэмсэн та хоёр магадгүй ингээд гэрлий гэд ингээд бодож байгаа хүмүүс байгаа. Тэг гэр бүл зохиоод одоо ирээдүйд өөрсдийн үр хүүхдтэй болох ч юм уу те. Эсвэл та магадгүй одоогоор жирэмсэн.
эсвэл удахгүй жирэмслэхэр төлөвлөж байгаа ч юм уу. Тэгж бол харагдаж байна. Имид баялгаар дүүрэн таныг маш тийм гоё эмэгтэй гэж харддаг юм байна. За тийм байна. За одоо тэгээ энэ үзүүлж байгаа хүн чинь ер нь бол ийм шудраг, шулуухан маш ийм одоо оюуны ажил эрхэлдэг ч юм уу те логиктэй тийм хүн бол харагдаж байна. За одоо энэ хүн маань үзүүлж буй хүн нь ирээдүйд тантай яахаар төлөвлөж байна вэ? Ирээдүйд яа гэж бодож байна? King of Cups эрхчлээс ингээ гараад ирсэн тий. За бас орон авчи. Үйлдэл хийн. Ямар үйлдэл хийх юм болоо? Queen of Swords. Яа Queen of Swords ирэх үү? Энэ хүн чинь магадгүй нөгөө өмнө одоо X-Max-тэй байсан ч юм уу те гэр бүл зохиожсон хүн байж магадгүй гэдгсэн штэ. Өмнөх X нь бол харагдлаа. Манай 3 дахь бүлгийн хантай ямар ирээдүй бодож байна вэ юу? Цаашдаа ямар төлөвлөлттэй байна вэ? Энэ бол ирээдүйд ийм л юм байна л да. Энэ хүн чинь өнгөрсөнд одоо энэ тавьж явуулж чадахгүй байгаа сэтгэлийн шархаа ер нь бол эдгээхийг маш их хүсэж байгаа штэ ингээд хичээ явж байгаа. Тэгэхээр энэ өмнөх харилцаагаа бол эцэлхийг л маш их хүсэж байна. Эцэслэж байж энэ өнгөрсөн энэ нэг хэцүү харилцаа одоо сэтгэлийн шархаа эцэслэж байж тантай ер нь бол маш тийм гоё ирээдүйг эхлүүлэх гээд байна. Энэ өмнөх харилцаатайгаа л ямар нэгэн одоо энэ сэтгэлийн шархаа эдгээгээд ингээд одоо эвлэр одоо юу гэдэг модод салсан бол за ингээд одоо би шинэ хүнтэй олсон. Иргэж над руу битгий холбогдоорой ч гэдэг юм уу те би ингээд чамайг мартсан гэд бас энэ хүнтэйгээ ер нь бол нийцэлж магадгүй харагдаж байна. Оосо тантай ингээд шинэ эхлүүлэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нэг ийм нэг сэтгэл санааны тэр нэг асуудлаа л зайлуул зэгцэлэх гээд ирээдүйд тэгж авах. За тэгээд ирээдүйд тантай яа гэж бодож байна вэ? Ер нь бол угаасаа өмнөх юм дээр гарсан шүү дээ тий. За урт хугацааны харилцаа. Энэ хүнийг орхино. Таны үзүүлж буй хүн чинь өмнө одоо X-тэй хүн байсан байж болно шүү дээ. Энэ хүнийг ингээд бүрэн мөсөө орхино. Таныг сонгож байна гэж бол харагдаж байна. Тантай урт хугацааны юм ирээдүйг бүтээхийг хүсэж байна. Энэ дахиад Pentacle хүзэр байгааз тэгэхээр юм урт хугацаанд та хоёр ирээдүйтэй л хосууд байна гэж харахаар байна. Ямар хөөрх юм бэ? Одоо та магадгүй ингээд өнгөрснөө марцсан болов ч юм уу те тэгж бас бодоод байж магадгүй шүү дээ. Одоо бүр хүүхдийнх нь ээж мэж ч юм уу ингээд нэг өнгөрсөн удаан харилцаатай байсан хүнийг нь та ингээд бас марцсан болов энэ хүн одоо орхисон бүрэн орхисон болов гэвэл ер нь ирээдүйд энэ хүн чинь бүр мөсөн орхин одоо ямар нэгэн холбоотой энэ төр гэдэг юм бол те яг жоохон нэг тийм холбоотой хүмүүс байсан бол энэ хүн чинь таныг бүр 100% сонгоод энэ өнгөрсөн харилцааг бүр мөсөн ингээд одоо холбоо
сүлбээ бүх зүйлээ таслахыг хүсэж байгаагаар харагдчихээн. Одоо яг зөв уншлаг болж байгаа юм санагдаж байна. За. Вау, King of Pentacles. За та хоёр энэ хүн чинь таныг болохоор өөрийнхөө нөгөө тал нь гэж харддаг юм байна. Та болохоор тэр хөрхөн Queen of Pentacles нэсэн штэ. Тэгээд ер нь бол таны төлөө энэ хүн чинь яг тэр таны одоо яг танд тохирсон тийм эр хүн болохыг хүсэж байгаа юм байна. Одоо тийм хаан шиг те та тийм хатан шиг гой сайхан мундаг эмэгтэй байсан бол таны төлөө энэ хүн чинь өөрчлөгдөөд одоо сэтгэл зүрхээ ангаагаад тэгээд өөрийнх нь замд ингээд та хоёрын зам цаад болоод байгаа ямар нэгэн 3 дахь читгээдэг ч юм орхиод те ингээд яг таны юм хүссэн шиг танд яг тохирсон ийм хүн болохыг бол хүсэж байгаа юм байна. Та хоёр ер нь бол маш их тийм ирээдүйтэй харилцаа байна. Магадгүй ингээд гэрлэн магадгүй ч байх уу. Уусаа гэрлэнэ. Төгс асууд гэж бол харагдчихээн. Эд баялгаар дүүрэн та хоёр их тийм баян асууд болох юм шиг санагдаад байна. Тэгээд гэрлээд ингээд та хоёр тийм эд баял ингээд орж ирээд лээдэг. Эд баялгаар дүүрэн хоёулаа хоёр талтаа одоо амжилттай, амбицтай ажил хэргийн хувьд бүр санаа зовхгүй ингээд өстэй эд баялгаар ингээд дүүрэн тийм ээ өглөөгч бас ингээд бусд хүмүүст ингээд тусалдаг ийм сайхан осууд байна. Гоё уншлал байна да. За өнгөрснөөсөө ер нь бол өмнө бол тавьж явуулчихдаггүйсэн байна. Гэтэ ер нь ойрын ирээдүйд энэ хүн чинь өнгөрснөө тавьж явуулаад таныг бүр таны төлөө яг танд тохирсон ийм хүн чинь болох юм байна шүү. Таны төлөө маш хичээж байна. Ирээдүйг их харддаг юм байна тантай. За эцэг хоцроо. Йоо энэ ямар амар юм бэ? Хартаа. Ийм юм байна л да. Одоо яг утга учир нь тайлагдж байгаа юм байна. Энэ хүн чинь өнгөрсөн хайр дурлаа орхин явуулж байна. Анх ийм хөзөр гарч ирсэн шүү дээ. Та бүхэн маань энэ хөзрийг сонгосон. Тэгэхээр таныг үзүүлж буй хүн чинь өнгөрсөн тэр хайр дурлал нь кафе өдөрчин 80-ны өдөрчин хайр дурлалыг илэрхийлдэг шүү дээ. Ер нь сэтгэл зүрх. Тэнгүүд тэр нэг сэтгэлтэй зайлшгүй одоо юу гэдэг анхны хайраа боддог ч юм уу те. Тэр өмнөх хөзрүүдийг ингээд бодох юм бол одоо унган хайртай тэр нэг өмнөх хайраа их тавьж явуулж чаддаггүй байсан хүн байсан байж магадгүй. Тэгээд энэ хүн чинь ойрын ирээдүйд таны төлөө тэр хүнийг ингээд бүрэн орхино. Та болохоор энд байгаа байхгүй юу? Ингээ хайрна. Хоёрын сонгоод ингээ бусдыг унгааж штэ. Ийм гоё тайлх гарч ирлээ. Энэ хөзөрний тайлх нь үнэхээр гоё юм байна. Тэгэхээр энэ хүн өнгөрснөө артаа үлтээгээд орхиод тавьж явуулаад мартаад таныг сонгож байна. Ийм гоё хос хоёр хөрхөн хүнд байгаад таныг бол яг өөрийнхөө зайны хань гэж харддаг юм байна. Хайртай хүн гэж харддаг юм байна. Тэгээд ийм гоё юмшлаг боллоо. За тэгээд хорон ертөнцөөс танд өгч буй зөвлөгөөг нь харж өгье гэж бодож байна. Та бүхэнд маань баярлалаа. Уншлага хийж өгсөн. Гуравдугаар бүлгийн группийн маань сонгосон хүмүүсийн маань нэг авчи. Ятцын хөдрөө авчи. Divine timing.
Ямар гоё хөзөр юм бэ. Төвчээртэй бай. Одоо ингээд энэ амьдралтаа ингээд бүрэн дүүрэн энэ хүссэн зүйлээ одоо татахын тулд тэр бүгд чинь ингээд биелээ болохын тулд цаг орноо. Одоо юм хорой ертөнцийн энэ цаг хугацаанд итгэ гэж юм. Тэгэхээр таныг бол ямар нэгэн зүйлэнд ингээд яарад те тэг хэрэггүй. Ийм хүлээцтэй байгаараа гэж юм. Тэгвэл та хүссэн бүхнээ өөртөө дуудаж чаднаа. Одоо хорой ертөнц танд сайн сайхан бүхнийг чинь яг зөв цагт нь танд зөв үед нь хүргэх болно гэсэн мессеж гарч ирлээ. Тэгэхээр үнэхээр гоё уншлага боллоо. Тэгээ та бүхэн маань алей зөвлөлд хүлээцтэй, төвчээртэй хандаарай. Хүссэн бүхнээ авахаарай шүү. За тэгээ баярлалаа. Миний уншлагыг сонгож орж ирсэн хүмүүстээ маш их баярлалаа. Намайг дэмжиж лайк болон сабаа сайн дараарай гэж хүсье. За тэгээ дараагийн уншлагаараа уулзъя. Баяртай.